Хэрхэн болон тавтай морил нааг заяа гэдэг Microsoft-ийн ажилтан баг хамтаа олондоо захиасан зүйлүүдийг unboxing хийхээр шийдээд нэгээр unboxing хийж байгаа. Өмнөх unboxing та бүхэн үзмээр байвал дээдлийн линк дээр дараарай. Өнөөдрийн хараа манай unbox дээр юу байгааг хэдүүлээ харъя. За keyboard-ийн мань даваад халуун гэх юм бол энэ дээр зөрчсөн байх хэрэгтэй. За энэ дээр та бүхэн харагдж байна. Хамгийн шилдэг keyboard зураг 3 удаа тодорсон юм байна. Мөн keyboard-ууд маань хурдтайгаар дарагдах бөгөөд PC, Mac, Xbox, PlayStation дээр нь оролттой. Видео гейм тоглодог хүмүүс бол энэ keyboard-ыг их ашигладаг байгаа. Энэ маань Bluetooth дээр болон USB-C оролтоор орох боломжтой. Энэ keyboard. За энэ хажуудлынхаа лацнуудыг энэ салгаад тэр нэг ямархуу keyboard гэдэг энэ харъя. За энэ маань нэр нь Apex Pro TKL Wireless. За тэгээд татаж ингэж онгойлгох нь инфо таахад харагдана. За keyboard-ийн эхний хэсгээр маань болохоор keyboard-аа гаргаж ирээд keyboard-ийн инфо ялгарууданд богцсон гарч ирж байна. За энийг хажууд тишин тавьж агаад энэ дотор юу байгаа гэдгийг харъя. За эхний дээдлийн хэсэг Open this for glory гэсэн хэсгээр хэдүүлээ оруулангууд энэ чинь холбох USB-C оролт маань байна. За тэгээ хажуу талд нь нэг жижигхэн сав байна. Энд нь юу байгаа? Wireless dongle, the keypad polar гэнэ. За ямарсан холбох юм маань байгаа юм байна. Энийг хэлээ. Нэгэд. Энэ нөгөө wireless-ээр холбох USB-C оролттой оролт та бүхэнд харагдаж байна. За тэгээд тэрний хажуу талд нь dongle байх шиг байна. За холбоос маань тэр өөр оролттой ах юм бол энэ dongle-ыг ашиглаж болох нь. Тэгээд энэ нас доороо халтруулдаггүй материалаар хийсэн болохоор ширээн дээр тогтох боломжтой байх нь. За энийгээ ишиг тавьчихъя. За энэний арт талд нь болохоор open for keypad polar гэнэ. За энэ нөгөө keypad-нуудаас солих болонгууд энийг ашиглаж болох юм байна. Өөрхөө orange жижигхэн гэж шингэхэд авч болох зүйл байна. За өөртөө лайхгүй шинжтэй. За энэ төр зүрх шингэчихье. За энэний дараад нь доод хэсгээр энэ хэсгийг хэлээ нээж үзье. За энэ хэсэг яг юу гэдгийг бол би таамаглалчлаа. Энэ keyboard-ны доод талд 50 хэн хашаан дээр гараа ингээд зүрхцэхгүй байгаа энэ дээрээ амраагаад ингээд бичихэд илүү амархан байдаг. Гэх юм бол нөгөө шүрмс татахгүй илүү хүмүүстэй амар байлгахаар. За энэ нэмэрхүү зүйл маань хажуу талаар гарч ирсэн маа маань. За арай keyboard-ыг хэдүүлээ задлаа. Энэ keyboard-ны даваа тал нь мэдээж wireless-аар холбогдно. Хажуу талд байна номер авахгүй болохоор маш авсаархан авч явахад энгийн хөнгөн мөн энэхүү товчлоорууд маань болохоор хэрвээ та хүсэх юм бол чимээ гаргахгүйгээр сольж болно. За ихэнх хүмүүс маань би юм бичиж байхдаа дуургах аягүй дуртай. Харин энийг захиалсан манай багийн гишүүн маань өөрөө зүгээр тоглоомын зориулж авч байгаа болохоор яаж хийдгийг бас сайн мэдгүй байна. Артлын хэсэг дээр дээш нь болгох зааг хөө эцэг маань энэ дээр байна. Ингэж тавьснаар энэ маань арай жоохон дээшээ болоод бичгэд илүү танд амар болгоно гэсэн үг. За та бүхэн санаж байл нөө wireless-аар холбох зүйл маань хэрхэн яаж энэ дээрээ тааруулах вэ гэхлээр яг энэ C оролтын хажуу талд нь за нэг Wi-Fi-роо оруулах уу, Bluetooth-оор оруулах уу гэдгийг та бүхэн сонгох боломжтой байна.
Мөн хэрвээ keyboard-соо компьютертайгаа юм лаптопгаа холбомоор байвал C оролт нь энэ хажуу талд байна. За энэхүү keyboard-ыг та бүхэн лаптопгаа холбохын тулд өөрсдийнхөө софтверыг бас суулгах хэрэгтэй байгаа. За суулгасны дараа хэрхэн яаж холбогдохыг та бүхэнд харуулъя. Та бүхэн компьютер дээр wireless-ага холбочингууд keyboard маань холбогдох байгаа. За энэхүү товчлуур дээр та бүхэн удаан дараад меню руугаа орно. Меню руугаа ороод brightness-ага нэмж болно. Brightness нэмэх шалтгаан маань гэх юм бол хар дээр хар keyboards маань байсан. Өнгөний сонголтоор цаана ямар өнгөөр тодорч гарч ирэхийг та бүхэн өөрсдийнхөө апп нэрээ сонголтууд хийж болно. За энэ маань хэрхэн яаж дуурахыг та бүхэнд харуулъя. Өнөөдөр таагийн хэрхэн болонгаараа unboxing 2 keyboard-ны талаар илүү их мэдээллүүдийг хүргэлээ. Үнэтэй холбоотой асуух асуулт байл. За энэ найдан дэрж Tech Ads social platform та бүхний өмнөлттэй бөгөөд манай YouTube сувгийг subscribe дарж мөн өмнөх 101 бичлэгийг та бүхэн үзмээр байвал YouTube руу ороод вирус дээр дараад бичлэгүүд та бүхэн дээр гарч ирнэ. Ингээд дараагийн дугаар хүртэл түр баяртай.